За манай дугайл нь 2021 онд анх үүсгэн байгуулагдсан. Одоо өдгөө ингээд 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Семестр болгон эсэл авдаг. За тэгээд семестр болгоныхоо эсэлтийн эсэлсэн хүүхдүүдийн бичгийг ингээд тайлбарнах үүднээс ингээд үзэсгэлэн гаргадаг. За энэ жилийн үзэсгэлэнд маань болохоор нийт 6 сурагч маань оролцсон байгаа. Үзэсгэлэнгийн өнөөдөр ингээ гаргасан байгаа. Тэгээ Монгол хүн болж төрсийнхээ хувьд хүмүүн бичгээ маш их дээдэлдэг. Хүмүүн бичгээр одоо ингээ хичээллэж хэлэхээр хүн ингээ тогтвол суурьшилтай сууж сурна, сэтгэл сурна гэдэг маш олон давуу талуудтай байгаа. Тэгээд бүгдэнд нь их хэдний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай Титэм 2025 үзэсгэлэн гарч байгаа. Энэ үзэсгэлэнгийн онцлог маань болохоор 2020 оноос хойш буюу нийт шинэ үеийн яруу найрагчдын шүлгүүдийг бичснээр илүү онцлог байгаа. Тэгээ би өөрөө болохоор энэ Титэм дугуйланда 2024 оны намрын эсэл дээр орсон. Одоо тэгээ нэг семестр яваад ингээд тайлан үзэсгэлэн ингээд гаргаж байна. Уг үзэсгэлэн маань 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. За байршлах юм бол Монгол Улсын боловсролын их сургуулийн төв байрны 1 давхарт оюутны хөгжлийн танхимд дэлгэгдэж байгаа. За та бүхэндээ олон улсын эхлэлийн баярын мэндийг хүргье.